Үзэгч та бүхэндээ алганыхээ ток шоуны шинэ дугаар хүрч байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Синик телевизийн бүтээл алганыхээ ток шоуны өнөөдрийн зочноор би дэлгэцийн урлагт комеди шинэ хувилбарыг нэвтрүүлж байгаа нэгэн уран бүтээлчийг урьсан байгаа. Ингээд зочинтой холбоотой видео мэдээллийг үзсний дараа хамтдаа студидтэй зочноо огт авцгаая. Where's my money back? Yeah, here is all my again. Oh yeah, we are fire, we are fire, we are fire. Where's my money again? За ингээд өнөөдөр алганыхээ ток шоугаар та бүхэнтэй уулзуулахаар урьсан зочин маань Mask Production-ы жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Жижигэ буюу Лавгц Цэрэн. Ингээд бүгдээ хамтдаа студидтэй зочноо огт алцгаая. За сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд таныг бас нэвтрүүлгийнхаа хомор урьж байна. За баярлаа. Алганыхээ ток шоу урьсан зочин бүртээ цагаан сүнийхаа дээжийг өргөн барьж бас яриагаа эхэлдэг уламжлалтай. За ингээд өнөөдөр надаас гадна бас тантай ярилцгаар соёл урлагийн их сургуулийн харьяа, радио телевиз медиа урлагийн их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд маань бас манай студид ирсэн байгаа. Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Инээдмийн баяраар Mask Production тоглолтоо хүргэлээ. За түүнээс гадна бас хувь уран бүтээлч Жижигээр сонио сайхан юутай байна вэ? Шинэ одоо киноны ажилдаа орсон явж байна. Нэмэх 17 цувралын хувьд хэр амжилттай явж байна вэ? Ягаад тэгэхээр 2 жилийн өмнө нэмэх 17 цуврал одоо гарсныхаа дараа интернетэд алдагдаад та хоёр маань бас өөрөөсөө хөрөнгө оруулалт хийцэн нэлээд бас асуудал үүсч эхэлсэн шүү дээ. Тэгээд тэр цагийг одоо эргээд дуусвал Нэмэх 17-гийн хувьд бол үнэхээр их амжилттай байгаа. Одоо цогтой үеэрийг одоо яг энэ ард түмэнд таниулсан одоо тий маш цочрлуулж тэсрэл хийж гарч ирсэн яг цуврал бол яхаа харахгүй нэмэх 17. Тэгээд энэ цувралын хувьд бол ер нь хаанасаа ингээд сэтгэл санаа нэгдсэн, маш их хийхийг хүсэж исэн. Тэгээ аль болох одоо байхгүй байгаа ингээд насан туршидтыг зориулаад нэг юм тусдаа нэг юм байлгахыг хүссэн. Тэгээ комеди гэхээрээ бас заавал нэг юм хэвийн юм биш те. Олон дүрд хувирсан, дахиад тусад нэг жүшний амьдрал нь ч явж идэг иймэрхүү сонирхолтой байх хүнээс маш их сэтгэл шингэж хийгдсэн учраас тэр юм уу одоо нэмэх 17 цувралынхаа буйнд бол одоо өстой үнэхээр 2 жил одоо нэмэх 17 цувралынхаа буйнг л идэж амьдралаа шүү дээ. Үнэхээр амжилттай байгаа одоо таарсан хүн болгон л ерөөсөө нэмэх 17 жижигэ, нэмэх 17 цогтоо гэдэг ерөөсөө тэр нэр одоо миний овг нэрний өмнө одоо ингээд тавигддаг болцсон. Уран бүтээлч хүний хувьд бол мэдээж маш кайфтай байгаа үстэй тийм үү? Тэгэлгүй байх одоо үнэхээр хийсэн уран бүтээлээр ингэж нэрлэгдэж явна гэдэг чинь л хамгийн одоо гоё зүйл нь шүү дээ. Анх бол би одоо нөгөө Машнууц кинонд анх ингээд цэрэнгийн дөрөөр өөрийнх нь нэрээр бас тоос. Тэгээ нөгөө Машнууцын цэрэн гэдэг байсан бол одоо нэмэх 17-гийн жижигэ гэдэг дахиад ингээд нэр гараад ирсэн тий. Нүгээрээ нэрлэгдээ байгаа одоо сайхан байна. Одоо ямар ч байсан хийсэн уран бүтээл маань хүмүүст хүрсэн байна те. Сайнаарч тэр муугаарч тэр аль алингаар ямар ч байсан хүнд хүрсэн байна. Киноны дуу бас нэлээд шүүмжлэл хүртсэн баха. Өө тий тэр чинь өстэй бөөм паян штэ. Бөө асуудал тарьсан штэ. Ер нь бол яг битэрийн сахилгагүй гэх юм да. Ер нь бол одоо тодорхой хэмжээнд одоо энд нэг юм цензур тавилгүйгээр те ийм байх хэвээр тийм байх хэвээр гэлгүүгээр л ерөөсө залуу хүмүүсийн нөгөө анх нэм харамлага хийцэн тэр ирчээрээ явсараад дуугаач гисэн ингээл хийчихье гэл. Тэгсэн чинь угаас нөгөө Facebook гэдэг чинь юм нөгөө шүүлт байдаг юм байна. Орсоо ер цахим орчин. Уг нь бол YouTube бол одоо жишээ нэг насны хэд юм уу те ч юм уу те. Facebook бол тийм байхгүй ерөөсө хүүхд үздэг, том хүн үздэг. Тэрийг сайн мэдлгүйгээр бас тэрийг сайн судлаж үзлгүйгээр шууд Facebook дээр орчин тавьсан чинь ерөөсө амар их шүүмжлэлтэй болсон. Даа ялангуяа эцэг эхчүүдээс үнэхээр их шүүмжлэлсэн. Тэгээд шүүмжлэлийг хүлээж авсан. Тэр доор нь алдаагаа засаал Facebook-ээс устгасан шүү дээ. Ер нь бол алдаанд жижигэ яаж ханддаг вэ? Алдаа олон хийжсэн үү? Оо, алдаа олон хийсэн. Ер нь одоо би чи 30 хүрж шүү дээ. 30 хүртэл бас лаваа их алдаа хийлээ шүү. Тэгээд алдаа олгон дээр яг их л юм сурж авах юм да. За дахиж энэ алдааг давтахгүй юмсан даа гэж бодох юм. Өөр дахиад нэг алдаа гараад ирэх гэхээр л дахиад ийм алдаа гардыг юм байна гэдэг. Одоо магадгүй жишээ нэмэх 17 цувралын хувьд бол дахиж тиймэрхүү дуу чинь сошиал орчинд цацахгүй ч гэх юм уу те.
дахиж тийм дуу хийхээр бол үг бөгөөд дахиад найруулга юм дээр анхаарах чийтэй ч гэх юм ингээд ерөнхийдөө алдаанаасаа сураад яваад байна. Жижигэ гэдэг нэртэй ер нь яаж учирсан юм бэ? Цэрэн гэдгээрээ л одоо ээж аав бөгөөд одоо манай багнуурын найз нөхөд бүгд л цэрэн гэж дууддаг гэсэн. Тэгж яагаад Суйст ороод Суйст жүжигчний ангид ороод ангийнхаа хамгийн жижигхэн ерөөсө хамгийн намхан царай марай тэгээд бие ха бүх юмараа хамгийн намхан хамгийн жижигхэн тийм хотын хүмүүс айгүй юм өсөглөө. Тэгээд тэр дундаа ерөөсө манайхын заримдаа л жижигээл гин заримдаа жоохноо л гин ингээд явж ирсэн нэг өдөр яг над дээр баг юм хурал болж байна ингээд. За энэ лавх цэрэг яг энэ цагаас хойш жижигэ гэж нэрлэе. Тэгээд зарим нэг нь за тэгээ одоо яг жоохноо боллоо шүү жижигэ шүү гэл. Бараг ангираа тийм хурал болж байгаа тэгээд тэр чигээр жижигэ гэл. Тэгээ явцсан шүү. Тэг. Яг хүний өөрт оноос одоо анхны овг нэр гэдэг бол мэдээж чухал л та. Тэгээ яг лавх цэрэг ингээд хүн дуудаад ингээд нэрлэхэд бас хэцүү гэдэг юм шүү. Бүтэн урт нэр те. Тэгээ ерөөхдөө жижигэ гэж болсон. Сүүлдээ ч өөрөө эндээ дасцсан. Нэг мэдсэн чи манай гэр бүлийнхээ хүртэл жижигэ болцсон. Тэгээд жижигэ гэл тэгэл дасцсан шүү. Ер нь тэгээд энэ амарч юм шиг байна. Ер нь дуудах ш тэр нэршгэж тэр. Шинэ уран бүтээлийнхаа талаар бас нууц биш бол сэдвийн хувьд ч гэдэг юм уу дэлгэж болох уу? Одоо энийг цогтойтой ярьж шийдэх хэрэгтэй хаа. Цогтойч бас миний хамтрагч учраас айгүй үзээд уурж магадгүй. Яг гай яриад байгаа гэдэг. Яг сэдвийн хувьд бол ерөнхийдөө мэдээж үтээр инэдмийн жанрыг барьж байгаа комеди. Тэгээд одоо инэдмийн кино бол нэгэн хэв байг бас нэг жоох ингээд нэг юм сонирхолгүй болох талруу хандаад байна л та. Хүмүүс одоо яг нэгэн хэвийн инэдмийн кино маш олон үзсэн. Одоо жишээ нь нэг юм хайр дурлал за эсвэл нэг мөнгө алддаг те нэг мөнгөний араас хөөцөлтөөл явдаг ч юм уу. Мафтай. Хамгаалагчтай. Тиймэрхүү инэдмийн кино маш олон гараа тэгээ хүмүүс ерөөхдөө жоохон залхах маягтай шүүмж их ирж байгаа. Тийм учраас бид тэрийг айлуулах эвдэх үүднээс нэмэх харантлаа цуврал дээр явж исэн жижигэ цогтой яг энэ кинон дээр яг дахиад жижигэ цогтойгороо тэгээ жүжигчний амьдралаараа тэгээ ерөөхдөө жүжигчний амьдрал тохиолдох бүтэн юм уран сайхны кино гэж авч үзэж байна тий. Жижигэ ер нь эмхтэй хувцсны цуглуулга нэлээ олонтой болсон уу? Ер нь их юм байлаа шүү. Би ямар сандаа сая мартаар ингээд 3 сарын 8-нд ингээд зураг ингээд гүйлгээ харсан чинь юу би ч өөрөө баярлах хэрэгтэй юмсан санагдсан ш надаа. Айгүй бол эмхтэй юм дүртэй хувцтай тэгээ ингээд зургнуудаа ингээд нийлүүлээд харсан чинь би ч баг альбом ер нь байна шүү надаа эмхтэй зургийн альбом. Тэгээ яваасаа би фэйсбүүк дээр тийм пост оруулсан шүү дээ. Өнөөдөр чи ер нь би баярлах хэрэгтэй юм шүү гэдэг чи хүмүүс доор нь баяр хүргэжээ. Хувцсны цуглуулга бол тэгээ эмхтэй хувцсан байна бас. Магнаах биш. Магнаахын хувцснууд бол одоо өстой шкаф байгаа шүү дээ. Тэгээд магнаахын эмхтэй гутлнууд нь бол хизээч тийм эмхтэй өмсгөргүй гутлнууд байдаг шүү дээ. Амар том ингээд бүр үнэхээр урт яаж олж авдгийг тэгээд магнаах таарах эмхтэй гутал олох гэж бол бас бид нар чи гөө юм болно шүү дээ. 90 сурал хийж бол зар тавьж тий. Тэр шиг л одоо тэгээд удахгүй тэгэл олон жилийн дараа тийм шкафт олчих байх. Сүүлийн үед одоо сайн бүтээл хүргэхийн тулд мэдээж сайн зохиол амар чухал байна тий. Маш чухал. Одоо Монгол улсад ер нь Монголд бол одоо нэн тулгамж байгаа асуудал ерөөсөө зохиол. Хүмүүс ярьдаг ш дээр үе Монгол кинонууд маш гоё байсан тий. Яагаад энэ дээр үе Монгол кино шиг кино хийхгүй байгаа юм бэ? Яагаад ингэ тийм ээ гэд. Одоо уг цагт ингээ харах юм бол техник нь байна, камер юм бүх юм нь хөгжсөн байгаа гэдэг. Юун дутуу байна гэхээр ерөөсөө л зохиол. Тэр үед нөгөө нэг мундаг зохиолчд байсан. Яг Оросд төгсөөд ирсэн яг тэр нөгөө зохиолын дагуу яг ном дүрмийн дагуу төгсөөд ирсэн хүмүүс чинь яг нөгөө стандартын гоё зохиол бичдэг. А одоо бол ерөнхийдөө яг сэтгэл зүрхээр яг сонирхож явж байгаа тий. За хэвээр нэг кино зохиолчтой гэж ингэж хичээж яваа хүмүүс л бичиж байгаа болохоос мэрэгжлийн яг ингээ бэлтгэгдээд бүр яг кино зохиолын дагуу гэж мэрэгжлийн ирж байгаа хүмүүс юм тун ховор байгаа. Ганц нэг тоотой идэх юм байгаад байгаа. Гэтэл нөгөө нэг эрэлт нь аюу их болцсон. Одоо эн чин кино хэрэгтэй байгаад байдаг. Үзэгчид хүсээд байдаг. Тэгтэл ганц нэг зохиолч байгаад байдаг. Тэгтэл кино хийх баг нь маш олон байгаад байдаг. Тэгэхээр үнэхээр зохиолч одлохгүй учраас тэгэл одоо жүжигчид өөрсдөө зохиолоо бичиж чинь те найруулагчтайгаа ярьж чинь ингэ чинь ингээл инээ тэрэ гэсээр гал нэг ямар ч нэг зохиол гаргаж аваад хийж байгаа. Тэр маань тэгэл мэдээж учир дутагдaltaй байгаад байгаа юм л та. Тэгэхээр бол ер нь бол нийт шаардлагатай зохиол. Одоо тэгтээ бас зарим уран бүтээлчд бол гаднаас бас зохиол авах тийм бас нөгөө юутай болцсон байлаа. Бэлэн драфт тий. Шууд гадны хүмүүсийн бичсэн зохиолыг худалдаад авах тий. Эсвэл ядаж автор эдийг нь авах гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд бас байдаг болцсон байлээ. Тогтмол орлоготой жүжигчин болтлоо ер нь хэр замыг туулсан бэ?
Ер нь бол танигдна гэдэг нь цаанаа бас орлого явж байгаа л та. Тий, мэдээж ерөөсөө жүжигчийн үний ганц гол зүйл чинь тэр шүү дээ. Ерөөсөө нүрээ худалддаг. Тий. Тийм учраас хүнд танигдах хэрэгтэй. Танигдах чинээгээр чи хүн уран бүтээлд олон тоглоно, реклам сурчлагаа ерөөсөө эн чинь ерөөсөө жүжигчийн үний гол ерөөсөө амьдралынх нь зарчим шүү дээ. Тийм учраас би ч одоо танигдж одоо ямар ч бас нэг амьдралын нэг орлоготой болох гэж бол одоо суйс төгсөөд гэдэг чинь одоо бүр 10 жил болж байгаа юм уу? Одоо маскд ороод би чи 11 жил болж байгаа байхгүй юу? Ингээд бодохоор чинь ер нь нэг 10 жил бол ерөнхийдөө ямар ч сан тасралтгүй явсан байна. Тэгээд энэ дунд бол одоо шантраад одоо болдог ч юм уу гэж бодож исэн үйл байгаа. Ер нь би ер нь яг хэр уран чадвартай юм. Би ер нь жүжигчин болох юм уу? Энэ одоо олон жүжигчин байна, ах нар байна. Дахиад доороос залуу үе гарч ирж байна. Ийм үед би ер нь жүжигчин болох хэрэг байна уу? Миний орон зай ер нь хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэж бодоод ер нь болдог ч юм билүү гэж бодож исэн ч үе байгаа. Яг тэр одоо юутай холбоотой гэхээр мэдээж яг одоо мөнгө санхүү бөгөөд амьдралтай холбоотой. Нөгөө жүжигчний амьдрал чинь сарын орлого байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэ нийгмийн даатгал маатгал гэдэг зүйлүүд чинь анх гарч иж байгаа хүмүүс бол байхгүй шүү дээ. А мэдээж магадгүй драмын театрт ингээ орчих юм бол бас арай сар болгон цайлгатай байж магадгүй тийм байд юм лээ. Бидэрт бол хувь уран бүтээлчдэд бол хэцүү гэдэг. Тэгэл явсаар агаал одоо би ч нэг яг үндэ бол нэг 10 дахь жил дээр л сургуулаа төгсөөд яг жүжигчний мэргэжлийг эзэмсээд 10 дахь жил дээр л ер нь яг амьдралынхаа нэг арай нэг баталгаатай болж одоо нэг мэргэжилдээ бас нэг за би бол энэ мэргэжилтэйгээ байхад бол одоо болохоор боллоо гэдэг нэг итгэл төрж эхэлж байгаа юм уу да. 10 жил болж тэр нь л. Голоор нь бас Солонгост ажил хийжсэн тий. Өө тэгсэн шүү дээ. Яг тэр үед жил яг бодож илаа шүү дээ. Ер нь энэ Солонгостой харлах уу? Солонгостой ажиллаад эндээ ер нь амьдрсан дээр үү буцаж Монгол руугаа явах уу гэдэг дээр Солонгост байх чинь нэг хөгжилтэй нөгөө хүн амтантай ярихгүй хүмүүстэй ярихгүй нөгөө солонгос хэл мэдэхгүй юм чи өөр өөртөө л их ярина. Нэг талд нь жижигэн суучаад нөгөө талд нь асуултанд суучаад тэгээд яах вэ ийх үү гэл яг тэр үед бодож исэн зүйл нь бол Монголд ч гэсэн ингээд ажиллаад ингээд хөдөлмөрлөөд хийж бүтээх юм боломж нь бол байна. Хангалттай байна. Тэгэхээр ерөөсөө яагаад амжилтанд хүрэхгүй байгаа юм бэ? Яагаад ингэж явж чадахгүй байгаа юм бэ гэдгийг ерөөсөө яг надаас шалтгаалж байгаа юм байна гэдгийг ерөөд айгүйх бодсон л та. Очоод ерөөсөө өөрөө хийх хэрэгтэй юм байна. Алдсан ч онсон ч хамаагүй. Хүнд юу гэж хэлэх нь хамаагүй. Хийх хэрэгтэй юм байна гэж тэгээж л юм бодсон шүү дээ. Тэр чинь айгүй гоё юм байл л те. Одоо нөгөө нэг талаараа бодвол одоо баг бясалгал хийсэн юм уу да тий. Шашин талаасаа яг бясалгал хийсэн юм шиг байгаа тий. Өөрийгөө нэг өөр талаас нэг харддаг юм байл л те. А өмнө нь бол энд байхад бол өөртөө ярихгүй учраас өөрийгөө болж байгаа бүтэж байгаа тий. Ингээд өөрийгөө харахгүй яваад байна гэдэг чинь бас айгүй том алдаа юм байна тий. Өөрийгөө нэг гарч ирээд өөрийнх нь гадна талаас нэг харахаар чинь шал өөр санагдав. Тэгээ ярихаар яг өөрийгөө харж байгаа юм чи. За ийм юм байна. Ерөөсөө би бол ийм юм. Тэгээ нөгөө нэг бодож ирсэн юм бүхэл бүтэн ингээд 4 жил урлагийн сургууль сураад жүжигчний мэргэжил дээд боловсрол эзэмшээд ингээд ирчээд энэ харийн оронд ингээд зүгээр энэ боолын ажилтай ерөнхийдөө яг барилгын ажил ингээд хийгээ явж явах энэ яг зөв буруу гэдэг амар бодож байгаа юм байна. Мэдээж яг тухайн одоо Солонгост бол маш олон хүмүүс тэгж амьдарч байгаа тий. Мэдээж тэр хүнд хүчээр ажлыг хийж байгаа. А тэгтээ мэдээж тэр чинь тодорхой хүмүүсийн амьдралын бас нэг юм үе шатна байгаа. Гэхдээ би өөрөө ингээд бодноо би ч өөрөө жүжигч мэргэжил үзсэн. Яагаад вэ гэдэг амар их бодож байгаа л тэгээд шууд яс. Манайх бас одоо нэг улс орны тэр нэг ядуу буураагийн юм бас байгаад байна л да. Ер нь бол Олимпос, төв дэлхийн тэмцээнүүдээс ч гэдэг юм уу медаль авсан аюул олон тамирчид энэ тентгийн орнуудад харлаа л тэгэл нэг бас нэг бүхний түүх байдаг шүү дээ нөгөө ялж исэн хүндээ гэрт нь пиццаны хүргэлтээр очсон гэсэн. Тэр бол амар эвгүй мэдрэмж байт юм байлээ гэд өөрөө пицца зөөдөг болцсон Америкт. Тэгэл ер нь ингээд урлаг спортын ч гэдэг юм уу нэр хүндтэй өчнөө хүмүүс гадны орнуудад шалгууж байгаа ч гэдэг юм уу тийм тохиолдлууд байна. Тэгээ энэ бол ингээд нөгөө яг улс орны ядуу байгаагийн эмгэнэл юм л та тий. За тэгээ хоёлаа арай жоохон гэгээлэг сэдвэр орё одоо бүр яг ингээд бүр тийм нийлээд яг гутах гад хэлсэн шүү дээ. Одоо болж байгаа юм чи яах вэ? Өвдсөн болгон бол амьдралд мэдээж сайхан сургамжч гэдэг юм уу тий. Тэгэл алдаагаа засаж чадна тэрийг одоо байдлыг өөрчилж чадна гэдэг нь сайхан л юм л да. Жижигэн нэг хэсэг одоо яг тайцны нэг нөгөө Энимон хамтлагийн дуураас нь дүрээр яг гарч ирж байгаа тэгээ буцаад аюу алгуурхан алга болцсон шүү дээ. Дуулан тэрвэрээ нилээн бас олны танил болоо явж исэн шүү дээ тий. Бид бүр тэгж хэлээр сурцсан шүү шалган жагнагч бай. Яа
Тэгээд хамтлагийн чинь нэр юу вэ? Бид нөгөө 25 төлөвсөөр гардаг энэ мөн үү хамтлагийн пен. Одоо миний яг масктай ороод одоо яг хийж үтсэн хамгийн одоо өөрөө яг дүр аваад хийж бүтээж үтсэн хамгийн амжилттай дүр ер нь анхных бол тэр л дээ энэ мөн амтлаг. Тэгээд яг тэндээс маш гоё зүйлүүдийг мэдэржсэн жүжигчин болсныхоо тэгээд хошуу урлагт одоо сэтгэл зүрхээ өгж ажиллаж байгаагийнхаа хамгийн гоё зүйлүүдийг үзэгчдээс яг авч ирсэн. Анх гарахад бол айгүй эвгүй эмхтэй хүн болцсон байгаа. Тэгээ за яаж ярих вэ? Ийх үү гэ сандар буруу зүг ярих болов яах вэ? Тэгж байгаа хид гараад нөгөөх маань яг зөв зэгцээ болоод ингээд ирэх сүултээ гарах амар дуртай. Тэрэндээ гарах айгүй дуртай. Барин ирээл тэр хувцас өмсгөөрөө бүр ингээд кайф аваад палажа өмсөөл нэг юм урт амьсаасаа татдаг байхгүй. Тэгэхээр бүр үнэхээр бүр өөр ирэхгүй инээд ирэл бүр гармаар санагдаад тэгэл парика өмсөөл нүд мүдэ ингээд бодчихаар зүгээр өөрөө ирэхгүй л яг тэр нэг энэ мөнөө хамтлагийн тэр нэг юм октод болчихж байгаа юм шиг санагддаг байхгүй. Ерөөсөө нөгөө жижигээ биш юм шиг санагдаад хурдан морь нэг уралдах гад ингээд нэг тогтолдог шүү дээ. Яг тэр шиг өөрөө бүр яг тайсны хаажууд гарах гад ингээд хүлээж идэг. Тэгэл үзэгдэл аваад гарахад л та хамгийн кайфтай ш. Тэгэл гараад үгээ хэлээл нөгөө өгнүүдээ хэлээл хоёр тийш өсрээд алга балга ташгаарсан зэрэгл ингээд савж амжийн нэгээд хамгийн гоё яг нөгөө тайзан дээрээс ингээд харахаар бүх үзэгчд ингээд бүтэн харагдж идэг. Нүдэрээ яг бүтэн ингээд гүйлгээ ингээд харж байхад дээд бэлтааж бартер бүгдээрээ харагдж идэг учраас тэр хүмүүсийг яг нэг үг хэлээд ингээд анзаархад ингээд нийтдээ ингээд усны давлгаа шиг ингээд урагшаашаа ингэж инээж идэг байхгүй. Тэнгууд нэг яг залуу жүжигчин хүн тим юм мэдрэн гэдэг чинь ингээд амар гоё шүү. Нэг үг хэлээд буцаагаад өөдөөс пис гэж инээд ороод ирэхэрч гэл тэгэл дахиад дараагийн үг хэлэх гээл яараад тэр өдөөстэй үнэхээр хамгийн тийм гоё кайфтай одоо дүр маань байсан. Яг тухайн үед энэ мөнөө хамтлаг гарч ирж байсан. Гоё гоё дуунууд. Энэ мөнөө хамтлаг багтай тийм үү? Энэ мөнөө гэнэ. Нөгөө ирчээр явсан. Энэ мөнөө хамтлаг нь яг гоё гоё дуугаа хийжсэн. Тэгэл за тайзан дээр Энимон хамтлагийг одоо тий илэглэх одоо ингээд юм яаж хийх үү гэдэг дээр яг бодож байгаа. Тэгээ нөө яг манай үеийн одоо 5 залуу байгаа шүү дээ маск. Тэгээ бид тэраа яаж хийвэл илүү хүнд сонирхолтой өрөх үү. Тэгээ бас улаан цам одоо Энимон хамтлаг гэх ингээд бид нар гарахаар эрэгтэй хүмүүс ингээд дуурайхаар бас жоохон учир дутагдaltaй ингээд бас муухай харна. Тийм учраас ерөөсөө юу яг фэн нь бол тэгээ фэн октод ингээд яг юм октод бай. А тэгтээ яаж байх вэ сонирхолтой байх үднэс нэ за тэгвэл өвөр Монголоос ирсэн гэдэг ингээ бай гэдэг. Тэгэл ерөөхдөө нэмэгдээл тэгээ дээрээс нь одоо 3 ах ажиллаж байгаа байхгүй. Заанах эмсэх магнах энэ тэгээд хэлчих ингээд хэлчих ийм сэдв оруулчих гэдэг. Одоо жишээ нь би айгүй тод санаж байгаа нь эмсэх 5 толгойн ачааны дэргэн дээр ирлээ гэдэг үгийг бол одоо эмсэх анх бүр яг хэлж исэн. Ягаад гэвэл 5 толгоогоос ингээд наашаа те нүүрсүүдэг юм. Нөгөө талдаа нэг бас нэг том сэдв дуурайд байгаа байсан юм л дээ. Тэгээд тэн дээр хийчихэл буцаал ингээд ороод ирэхэд заанах нөгөө дараа нь гарах гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө заанах мик насаалтаа яг зөрөөд гардаг учраас заанах дандаа кулисний хажууд ингээд зогсож идэг. Ороод ирэхдээ ингээд зогсож идэг. Тэгээд заанах руугаа хараад инээгээл ийшээ буцаад ордог. Тэгээд тэр болгоноос ингээд ирч хүчээ аваад нэмсээр бас үлдээ тэгээд тест гаргахаа байсан юм байна. Тэр номероо өвөр Монголын үзэгчдэд хүргэжсэн үү? Гүү. Ёстой хүргэж байгаагүй шүү дээ. Мэдээж өвөр монголчууд ингээд үзүүл өвөр монголчуудыг бас яг цэвэр ярьж чадахгүй байгаа шүү дээ. Тэр ерөнхийдөө нэг дуурайх төхөөлөх маягтай ярьж байгаа. Тийм учраас бас өвөр монголчууд тэрийг хүлээж авахгүй гэж магадгүй те. Өвөр монголчууд бас шүүмжлэлтэй хандаж магадгүй гэж бодоод ер нь л их тэрийг бас хүргэж байгаагүй. Мэдэх одоо өвөр монголчууд гэхдээ бол айгүй сайн үздсэн байд юм л шүү дээ. Ошин шогийн тэр бүгдийг нь ер нь бол Монголын ошин шогийг их сайн үз. Тийм сайн үздсэн юм л. Тэгэхээр тэрийг үздсэн байж ч магадгүй тэгээд одоо яаж ханддаг юм бол те. Ер нь маск production бол бас таны амьдралд гээд 3 цэг 50 орчих юм бол нэлээд л их юм нэ юм л та тий. Одоо миний амьдралын одоо ингээд түүх одоо бичээстэй байх юм бол тэр дондод маш том байр суурь үзлээ. Ерөөсөө миний жүжигчний мэргэжлийн хамгийн анхны гараа бол яг маск production-аас гэсэн. Ямар нэг мэргэжлийн хүн анхны гарааны яг ингээд ажил бол байдаг шиг те. Минийх бол маск production. Маск production-да би чи анх бүжигчнээс орж ирсэн. Оюутан байхдаа. Тэгээ би нөгөө найзуудтайгаа бүжгэлдэг байжгаад маа найзууд төрүүлээд маскад бүжигчин эрэхтэй байна. Бүжигчин шалгаруулж авч ингээд манай найзууд орчоо. Би бас ганцаараа үлдсэн.
За яаж энийдийн араас орох вэ гэж тэгэл бодцоо байжсэн чинь нэг зуны тоглолтын дээр бэлтгэл дээр нэг хүн дутаад байна гэд. Тэгээд яг нь зүгээр түр орлоо зогсчихъя гэд. Тэгээд түр ерөнхийдөө нэг бэлтгэл дээр нь орлоо зогсож исэн чи гурван ахнараас энэ юу хөхт юм хөхт гэдэг. Наа чи нөгөө бүжгийн хайрцаг нөхөө зогсож байгаа хөхт гэсэн чи. Тэгвэл нөхөж мөхөө зогсоод яа тэр чихт ингээд энд нь оруулчаа штэ. Тэгэл яг явуулчихгүй гэсэн чи би нөөц сэргээд явж байгаа. Ингээд орчиж байгаа бах та гэсэн чи нөө бүжгийн гаавчрах нөгөө бүжгийн дэглэдэг гэсэн. За тэгвэл ингээд энэ шүү жижигээр ингээд бүжгэнд нь оруулаа шүү ингээд маскын бүжигчин болго оруулаа шүү гэсэн. Тэг гэж гурах ерөөс анзаарахгүй. Тэгэл тэр цагаас шууд бүжигчнэр орцсон. Тэгэл ерөөсөө маскийнхаа эхлэл төгсгөлийн бүжиг дээр гардаг. Тэгээ заримдаа нөгөө тайзаа зөөдөг, үзэгдэл солигдох харанхуй хооронд нөгөө сандал ширээгээ зөөдөг. Тэгээ явж байгаа л яг сургуулаа төгсчөө диплом авчаад тэгээ ах нарт хэлсэн байхгүй юу. Уг нь ингээд бид нар бүдэрийн жүжигчний мэрэгчлээ шүү гэсэн чи. Тийм үү гэдэг ах нар та нараас зүгээр бүжигч юм бах гэж бодоод байдаг гэсэн. Тэгээ жүжигч юм уу? Тийм үү. За тэгвэл хэрүү ингээд одоо маскад ажиллах сонирхол байвал, сэтгэл зүрх байвал ажиллаж болно. Манай үе хаалга нээлттэй бид нар энд ажиллахгүй гэж бодож байгаа бол хамаагүй бүжиглээ явж иж болно гэдэг. Тэгээ бид нар ч юу уухантаас орж байгаа юм чинь. Юу ярьж байгаа байхаа ажиллалгүй ядгийг. Тэгэл жүжигч ингээд тэгээ тэрийг мэдснээс хойш шууд нөгөө жүжигчдийн сургуулийн дээр суудаг болоод жүжигчдийн бэлтгэл бүжигчдийн бэлтгэл гэж тустай байхгүй тийм. Тэгээ жүжигчдийн бэлтгэл дээр суудаг болоод тэгэл ах нартай анх номер яриад шин санаа яриад тэгэл явж байгаад баг нэг жил гараа ерөнхийдөө бас нэг тайз руу гарч чадахгүй ерөнхийдөө ингээл тайзны хажуунаас харах байдалтай явж байгаа л тэгэл анх зориг гаргаад тэр энэ юм дээр гарсан да. Ах нар бол бас нэлээд сайн дэмждэг юм шиг байна те. Ер нь бол маск продакшнаас төрсэн сайн уран бүтээлчд олон байдаг. Дээрээс нь хажуугаар нь бас маскийнхаа хажуугаар юм хийх боломжийг нэлээд сайн олгодог юм шиг харагддаг. Ерөөс угаасаа одоо ингээд харагдаж байгаа бох те. Уран бүтээлчд нь яаж явж ийн маскинг гэсэн тодтолтой маскинг гэсэн уран бүтээлчд яаж явж ийн гэдэг нь ерөөсөө энэ байгаа байдлаас нь шууд харагдаж байгаа бох. Угаасаа манай ах нар чинь юусэн тэгдэг байхгүй бэлтгэл дээр ингээд чамд харагдаж байгаа бол тайз руу гар юусэн хинээс ч юунаас ч битгий те хийж чадна гэж өөртөө нь зориг бууж байгаа бол гар залуу байна буу гэж хэлж тийм байдаггүй бэлтгэл дээр чадах юм байвал гар чад хийгээд үз харин ч бүр гарахгүй байл уурна шүү дээ яагаад та нар гарахгүй байгаа яагаад энд ингээд шигдээ суугаад байгаа та нар жүжигчд үстэй гэдэг барин тэг эсрэгээр уурладаг байхгүй тийм учраас бид нэр ингээд аль болох гараад өөр бүтээлтэй юм хийчих гэж аяг хичээдэг тэгээд мэдээж тийм дэмжлэг байдаг учраас одоо залуучуудад өөрсдөө нээж харуулах те ямар нэгэн боломж хийх тэр нэг гой боломж байна л да. Тэгэхгүй хаалттай ингээл та нар болоогүй нас ч болоогүй юу ч болоогүй та нар зүгээр сурж ийн зүгээр л харж ийн тэрний он зүгээр тайсны хажуус орж гардаг юм хийж игээ суулгаад байвал олон залуучууд тэнд ингээл танигдахгүй суугаалах байх. Тэр боломжууд ингээ нээлттэй байдаг учраас маш олон чадвартай уран бүтээлч төрж байгаа. Тэгээд өөр уран бүтээлт ч гэсэн нэг хаахтар гэж хориод идэггүй. Мэдээж тодорхой хэмжээний нөгөө хамтлагийн ажилтай давхцахгүй ч гэдэг юм уу те ийм талаас бол нэг ажлын зарчим байгаа. Тэгээд давхцахгүй чөлөөтэй байх юм бол өөрөө хийгээд үз чад мэдээж ингээд боломж нь бол байна гэл. Тэгэл бид нар чинь аль болох сул цагаараа дахиад гэхдээ өмнө нь бол хийдгүйсэн юм уу яг үнэхээр. Өмнө нь тийм сул цаг байгааг мэдээд байдаг мөртлөө хийдэггүй зүгээр ингээд явж л идэг. За тоглолтоос тоглолтын хооронд л хүлээгээд явж идэг. Тэгтэл тоглолтоос тоглолтын хооронд энэ 103 сар юу хийж болох вэ гэдгийг л тэгээд ерөнхийдөө сүүлд л одоо ухаарч харлаа да. Ээж авийн хүүхд тахт бол сайхан шүү дээ. Тэгэл нөө амьдрал дээр гараад ирэхэр ч угаасаа хариуцлага нэмэгдэн тэгэл за яах вэ гэдэг асуулттай бас толгорно шүү дээ. Тийм билээ. Ерөөсөө ээж авийн хүүхд байх чи тэгэл өөрийгөө л аваа явж болоо тий. Олсон орлогоо тэр бүх юмаа тэр өөртөө л ингээд зарцуул явж болоо. Тэгтэл өөрөө ээж аав болонгот ч яг за энэ орлого чи би өөртөө наах уу, их нэртэй наах уу, гэр бүлдээ зарцуулах уу, өөр хүүхдээ яах уу гэдэг ч л аягүй чухал байна. Тэгээ нөгөө нэг хүний олдог орлого чинь хангалтгүй болоод хүн нэмэгдэл хүнс нэмэгдээ явчихар чинь дахиад мөнгөө нэмэх хэрэгтэй гараад. Тэгээд цаанаас ярьсан нэг юм амьдралын шаардлага нэг нэгт юм шиг байна тий. Бас наадмаар нэг хөөхөн хөөсөн чихэр дарсан нэг түүх байдаг юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Юм хийсэн нөхөр байгаа даа. Юу ийсэ хөөсөн чихэр зарсан хүргэлтийн чик хийж үзсэн. Тэгэл одоо тэгэл солонгосч явж үзлээ. Ерөөсөө боломж юу вэ те юу хийж болохоор тэр болгоныг л хийж үзсэн л те. Наадмын 2 өдөр
зүгээр сумааргүй санагдал. Хүн болгон тэнд юм ийгээд мөнгө олоод байхад би одоо би жүжигчээ гэх те. Би жүжигчин хүн юм зарж болохгүй гэдэг. Тэгж суумааргүй санагдсан л та. Тэгэнгуутаа л их нэртэйгээ ярьж байгаа л юу их үү гэл. За хөөсөн чихэр хийгээд. Тэгээ хөөсөн чихрийн машин хөдөлтөж аваад хоёлаа тэгээд тэр чинь ерөөсөө ямар ч мэдлэггүй учраас ингээд зөвшөөрдийн ч аваагүй нөгөө өмнөх өдөр тэр талбай малбайгаа ч олоогүй зүгээр шууд үнэ харахгүй 9-нд нь баг хөөсөн чихрийн машин хөдөлтөж авч байгаа. Тэгээ нэг өдөр туршиж хийж үзээл 10-нд нь шууд наадмын талбай дээр өглөө шууд очиж штэ ерөөсөө ингээд тэгснэ хүн амьтны хаан донд харж байгаа нэг жоохон зай гарангуут нь тэнд нь хөөсөн чихрийн машинаа тавиад зарж аваад тэгсэн чинь хүмүүс чи амар зохион байгуулалттай эртнээс бэлтгэлтэй ингээд зөвшөөрөл авцсан. Тэгс юу би зөвшөөрөл байхгүй. Тэгжсэн чинь нөгөө мэрэгжлийн ханалт ирээд чи яхаар зөвшөөрлгүй ингээд хөөсөн чихэр зараад байна чи ингээд. Өө за уушлаа гэдэг. Хичээд бас болохгүй зүхтаагаад байгаа ш. Зүхтаагаад эндээс нь гарч тэнд нь очиж зараад тэнд иргэн энд ирээл тэгээд эхнэр маань жирэмсэн хажууд цөндийгэл яваа барайл яваа. Тэгээ би тэр нэг хамт юм хийхэр ч айгуу гоё явж байгаа. Хамт юм ийгээд хамт мөнгө олоод олсон мөнгөө хоёлаа оройн ингээд таалаад хоёлаа тэр үр чи айгуу гоё кайфтайсэн. Зүгээр сууж болохгүй гэдэг нь ерөнхийдөө яг гэр бүлтэй болоод. Би зүгээр суух юм бол тэгэл дагаал тэр чигээр гэр бүл ингэж үлсэх учраас тэгэл за зүгээр сууж болохгүй шүү гэдэг. Жижигийн хамгийн анхны цалин хамгийн анхны орлого одоо ямар дурсамж байдаг вэ? Яг Сүйс ороод бол яг өөрөө анх ингээд нөгөө юм хөтөлж үзээл те сургуулийн юм бэлдээл ингээд мөнгө төгрөг аваад үзчихлээсэн л да. Тэгэхээс илүүтэйгээр яг маскын маань цалин хамгийн анх яг тийм их хэмжээний мөнгө авч үзээгүй яг те яг хөдөлмөрөөр яг дуртай мэрэгжлээрээ ажиллаад дээрэс нь яг ингээд за энэ чинь ингээд одоо мэрэгчлэрээ ажиллаж байгаагийн чинь цалиа ингээд ийм их мөнгө бол яг авч үзээгүй. Тийм байж байгаа яг масктай анхныхаа цалин аваад шууд гар утас авчихсан те. Өдрийн 15,000 анх одоо тэгээсэн гэдэгтэй 30 хоногоор үржүүлэхээр чи 450,000 төгрөг авч ирсэн юм уу анх тийм юм. Тэгээд нөгөө тэрий чи яг нэг доор ингээд авангууд чинь амар их мөнгө авч хөөх 450,000 төгрөг гэдэг чинь тэр үед чи миний сургалтын төлбөр үү шүү дээ. Баргалсан. Сар ажиллаад их сургуулийн төлбөрийг авчихар чи гайхаж байгаа юм. Хүү ямар гоё юм бэ. Тэгэл шууд тэди ороод гар утас авч ирсэн та. Камертай гар утас аваад. Айгуу. Тийм байсан. Тийм. Жүжигчин хүн болгонд түүхэн дүр бүтээх хүсэл байдаг гэж би харддаг. Тэгээд хүн жүжигчин болсон л бол тэр хүнд дотор нь байдаг нэг түүхэн дүр байдаг. Тэгээд зарим хүмүүс бол одоо жишээлбэл би бол Ромео биш, би Чингис хаан биш. Тэгтээ нэг тийм гээд нэг дүр байдаг шүү дээ. Таны мөрөөдлийн түүхэн дүр юу вэ? Би л ер нь эрэг гэхээс илүүтэйгээр эсрэг талын түүхэн дүр. Эсвэл би бүр яг гоё одоо Чингисийн 9 өрлөгийн нэгэн ч юм уу те зэв ч юм уу одоо нэг эсвэл нэг тийм гоё яг ихтгэлт нэг тийм анд ч юм уу бүр эсвэл одоо шууд бараг жамах гэдэг шигтэй эсрэг талын тийм дүр бүтээхийг хүсдэг шүү дээ. Ер нь бол яг гол дүрийн жүжигчин гэдэг бол мэдээж гол дүр гэдэг бол үзэгчдэд нөгөө эрэг талаасаа маш хүрдэг. Нөгөө талаасаа эсрэг талын дүр хүн маш их хүрдэг. Тэгээд үнэхээр чадвартай бүтээж чадсан байвал маш их зөвшөөрөгддөг. Хэрвээ эсрэг талын дүрийг чадваргүй одоо ингээд чадваргүй бүтээж чадах юм бол нөгөө киноны баланс алдагдаад тийм байдаг учраас эсрэг талын дүрийг ерөнхийдөө чадварлаг бүтээнэ гэдэг маань киног илүү сонирхолтой болгож илүү үзэгчдэд одоо тэр жүжигчдэр хүмүүс илүү тод болгож харагддаг учраас нэг талтай надад бол эсрэг талын дүрийг сонирхолтой санагдаад байдаг шүү дээ. Нэмэх 17 цувралын буйнаар бол гэхдээ маш олон дүрд, маш олон цаг хугацаанд амьдарч үзэж байгаа бах л та. Тийм, ер нь л өөртөө олдоогүй боломжийг цогтой битээр өөрөө өөртөө гаргасан шүү дээ. Ер нь л өмнө нь ингээл байж хахад хүмүүс гол дүрийн саналтай байх нь айгүй ховор. Уусаа юм баг тавьдгүй. Туслах дүрд юм уу кинонд нэг ингээд нэг юм шигтгий болгоод нэг юм нийгмийн дүрд ороод өгөөч юм уу иймэрхүү саналууд байдаг болохоос яг гол дүр гэдэг юм байдаггүй. Тийм учраас бид хоёр өөрөө яг нэм 17 хийж явахдаа өөрөө бүх гол дүр өгсөн. Тийм учраас хоёрхан дүртэй тэгэл бүх гол дүр хоёулаа өөртөө өгөө. Тэгээд хоёулаа харамгүй өгөөл өстэй. Нэг нэгэндээ бүр ээлжилж өгөөл те. За энэ дээр чи гол дүр нь бол энэ дээр нь би гол дүр нь бай гэдэг. Тэгээ хоёулаа яг гоё гол дүр дээр өстэй өөрөө хайр найргүй өгсөн. Жилээр ярих юм бол хүний жилд нэг 2 кинон тоглох хэрэгтэй байдаг бол битээр ерөөсөө нэлээд олон жилиг хураангуулад 1 жилийн дотор ингээд бүх төр тоглоод өөрсдөө олон талд ингээд сориод үзсэн. Хөксөрж үзээд, эмгтэй болж үзээд, тэ
өвөр Монгол болж үзээд тэгээд ингээд янз бүрээр өөртөө хуурж үзсэн. Тэр нөгөө талдаа битэрт маш том туршлага болсон. Бас том хөдөлмөр байсан л да. Тэгээд ард нь гарна гэдэг бол мэдээж авттай тийм ээ. За ингээд хоёулаа хэсэг орон завсарлаа дараагийн хэсэгт иргэд болцсон. За тэгээ. Баярлалаа үзэгчдээ алганыхээ ток шоуны шинэ дугаарыг бид та бүхэнд хүргэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин бол Mask Production-ы жүжигчин, соёлын тэргүүний ажилтнал Хавагт Цэрэн буюу Жижигэ хэсэг хормын дараа нэвтрүүлгийг үргэлжлэн хүрэх болно. Ааваас айхаас илүүтэйгээр суран тэлэнээс нь айдаг те. Энэ нь ариг ааваас илүү шүү гэж бараг айдаг тийм хэмжээнд бол ерөнхийдөө өсгсөн. Ер нь бол хадмынхаа хаалгаар орсонтой ер нь бараг дүүцхээр те маш их сандарч ирсэн. Би бол Алганыхээ ток шоутай хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ өдөр бид Жижигэтэй ярилцаж байгаа. За тэгээд ярилцлага маань бас 2 дугаар хэсэгт илүү хувь хүн тал руугаа ярьдаг ийм уламжлалтай. Тэгэхээр манай зочны хувьд бол Багнуур дүүрэгт төрж өссөн Багнуурын унгуу хүүхэд. Тэгтээ та гэр бүлээс ээж аваалсаа хідүүлээ. Ер нь хүүхэд нас бага насны тэр сайхан дурсамжууд, дээрээс нь гэр бүлийн хүмүүжил, аав ээжийнхаа тухай бас бидэнд яривал. Яг төрсэн газар нь болохоор бүр Үүрангай аймгийн хар орон сум. Тэнд ерөөсөө төрөөд 2-3 хоноод тийшөө Багнуур руу ээж автгаа явцсан. Онгоцоор явсан л гэдэг юм лээ. Тэгээд Багнаарт ерөөсөө мэдээ орох цагаас ахуулаад цэцэрлэг сургууль гэдэг төгсөн төгслөө Багнаарт байсан. Одоо манай аав Гамбаяр гэдэг одоо уурхай жолооч, Багнуурын уурхай жолооч. Манай ээж болохоор өөрөө цэцэрлэгийн багш. Ер нь бол манай гэр бүлд бол яг юм урлагийн хүн байдаггүй. Одоо ганц урлагийн хүн нь би. Манай ээж өөрөө анх яхаа урлагийн хүн болох, жүжигчин болох айгүйх сонирхолтой байгаа. Тэгээ болж чадаагүй. Тийм учраас ерөөсөө хүүгээ болгоно гэдэг. Тэгэл ээж маань бол маш их дэмждэг байсан. Ерөөсөө 10 жил байхаас тэр урлаг уран бүтээлд ингээ явахд бол ерөөсөө чөлөөтэй яв минийх өгöd. Тэгээ суйс танх ороход ингээл дагаад ирээл бэлдээл миний дуу муу хүртэл бэлдүүлж өгөөл өөрөө ерөөсөө хажууд баян хамт хийжсэн. Тийм учраас ерөнхийдөө манай ээжийн бас нэг юм эзэмс чадаагүй өөрийнх нь мөрөөдлийнх нь хүүгээр дамжуулж хүслээ биелүүлсэн шүү дээ. Тийм учраас одоо ээж минь өөрөө маш одоо кайфтай байдаг тий. Одоо даа ялангуяа тэгээд хүүн ингээд ямар ч байсан ингээд мэрэгжилтэй ингээд үнж байгаад ингээд юмд хүрээд ирэхээр мөр их кайфтай байх шиг өөрөө их баярлалаа. Өмнөөс баярлалаа гэдэг шүү дээ. Ээж аав ер нь нэг гой зүйл тийм шүү тий. Үр хөвгтөрөө бахархал тэр нь хамгийн сайхан зүйл нэг юм шүү. Тэгээ миний ээж аав ирч бол одоо намайг хүмүүжүүлэхдээ бол аав бол ер нь бол сайхан эрэгтэй хүүхдийг ерөнхийдөө хатуу өсгсөн. Их нялцганжтай гэж ингээд эрхлүүлээгүй. Баян үглээд байдаггүй, баян юм хийдээд байдаггүй. Нэг хэлэхээр даацтай байлна. Тэгээ одоо аавын хажууд бол одоо аавын одоо суран тэлээ бол хажууд нь баян. Ааваас айхаас илүүтэйгээр суран тэлээнээс нь айдаг те. Энэ нь ариг ааваас илүү шүү гэж бараг айдаг тийм хэмжээнд бол ерөнхийдөө өсгсөн. Тэр нь бол ер нь гэхдээ би бол аюу зөв гэж үздэг. Мэдээж эрэгтэй хүүхдийг бол ер нь бол тэгж тодорхой хэмжээнд бас нэг их докторт өсөхгүй бол эрэгтэй хүүхд нэг замаа алдвал бас хэцүү юм шиг байна. Тийм учраас би бол айхтар тэгж одоо замаа алдаад буруу тийш явчихаагүй. Тэр нь бол мэдээж эцэг их зөв хүмүүжил юм шиг байна. За ээж бол ингээл нөгөө байнга үгэлдэг те ярьдаг, хийлдэг, захидаг тэр талаас бол ээж бол байсан. Тэгэл заримдаа ааваас өмөрнө. Заримдаа хоёлаа янз бүрийн хэрэг тариу тэрүүхэндээ ярина те. Ер нь бол яг ингээд аавтай ингээд юм хийхээр нэг аавын санаанд хүрдэггүй те. Хийгээд ингээд гэсэн юм хүрдэггүй нэг тийм байсан юм шүү. Тэгээд аав жоох ингээд бухимдалтай байдаг байсан юм шүү. Одоо бодох нэ. Би ч тэгээд яг өөр ингээд би одоо нэг заа нэг аав дандаа л ингээд загнуулж идэг л ийм юм байх та гэж баг боддог байлаа шүү. Тэгсэн чинь нэг удаа нөгөө 8 дугаар ангидаа нэг Таиланд руу нэг би чинь нэг чуулганаар явах болоод хүүхдийн чуулганд явах болоод тэгээд тэрний бичиг баримт хөөцөлтөнд нэ тэрэ гэдэрсэн чи аав маань ирж надад хөөцөлтөж өгж байгаа байхгүй хотод ирээд тэгсэн чи аав маань ингээд яг өвтөр яг хот сайн мэдхгүй тэгэл алхаал хэдэн тийш алхаал бичиг баримт бүдүүлсэн чи миний өмнөөс аав ингээд хамаг юм хийгээ явсан чи би яг ааваараа амар бахархчихсан байхгүй яг аавдаа ингээд амар хайр үржсэн би одоо аавда дандаа загнуулаад дандаа л ингэдэг одоо бараг л аавын ер нь нэг муу хүн юм бахтаа гэж бодож исэн чинь эсэргээрээ аав нэг өдөр надад тэгээ дагуулаа явгад би чи үгүй хүний эцэг хүн чинь бас тэ өөр хүүхдийн төлөө байдаг юм байна. Энд чинь мэдээж хайртай байдаг юм байна. Дандаа тийм байдаг хүн байна. Энд чинь алдаа оноо энэ юм ингээл ухааруулахын төлөө явдаг юм байна гэл тэнд 8 дугаар ангид бас ингээд ойлгож ялээ шүү дээ. Аавгаа хараад ойлгоод. Тийм учраас ер нь би ингээд
аста хаа очиж маш тийм зөв хүмүүжлэг үзүүлэх гэж боддоо шүү дээ. Нөгөө элэг бүтээ өссөн. Тэгээ эцэг хоёлаа байсан учраас маш зөв хүмүүжүүлсэн. Буруу тийш хүмүүжүүлээгүй, буруу эрхлүүлээгүй. Тийм учраас их зөв өссөн хүүхд гэж юу өөрийгөө боддоо шүү дээ. Тий. Аавын тэр бүсний амт гэдэг бол ерөөсөө баг бүх Монгол айлын л хөвгүүдээ хүмүүжүүлэх юм шиг байгаа. Тэгээд нэг бас оруулахчгаараа тэгээд бас хямран сэргээлж явчихдээ юм шиг байлаа шүү дээ. Ер нь бол хамгийн сүүлд хизээ суран бүснийхээ амтыг үзсэн бэ. Одоо ер нь гайгүй. Би чи 10 жилдээ хамгийн сүүлд одоо 9-10 дугаар мангадаа л ерөнхийдөө нэг ааваасаа нэг тий 5 салаа одоо авсан баг. Тэгэхээс бол сүүлд бол ер нь их тэгж аавтайгаа ч бас ойрхон байж чадсангүй. Оюутан болоод холдоод тэгэл хотод ингээл гэр бүл болоод аавтайгаа. Гэхдээ бол одоо л тэрнээс аавсаа айн. Ямар ч манай эхнэр ингээл яг чав тэгээд аавар ярьчих шиг. Тэгээд би бараг ингээд ой ингээд ер нь бол аавсаа одоо л айн. Нөгөө нэг Солонгос чинь юу гэдэг гэсэн шүү дээ нэг юм сава мод гэдэг нь шүү дээ хүүхд хүмүүжүүлдэг тийм ингэдэг тэгээ тэрийг нэг зурагтны дээдлэлт тавьсан байдаг гинэ хүүхэд яг хүүхд харахаар ил байлгадаг гинэ түүх тэрийг ингээд сава модоо хараад ингээд нөгөө чинь энд байгаа шүү гэх тэгээ айгуу тэгж хүмүүждэг гинэ тэрэн шиг одоо маад бол суран тэлээ те бол байнга байж байгаа одоо тэгээ хамгийн гоё нь би аавынхаа тэр суран төлөг өөрөө өвлж авсан шүү дээ. Яг аавынхаа нөгөө бүсэлдэг байсан намайг одоо хүмүүжүүлдэг байсан тэр суран төлөгийг би өөрөө авцсан. Яг одоо бүсэлдэг. Тэг яг одоо тэрүүгээр одоо нөгөө хүүгээ хүмүүжүүлэх гэхээс илүүтэйгээр яг надад айгүй гоё байдаг байхгүй. Би нэвтрүүлгийнхаа багийнхантай хамтраад жижигэд үзүүлэхээр нэг видеог бэлдсэн байгаа. Хоёлаа энэ видеог үзээд дараагийн сэдв рүү оръё. Цэнцэрэн за наста өнөөдөр мэндийг өргөе. Ойрт болцаагүй, ойрт видео коллегийг гоон байна. За тэгээд нэвтрүүлгийн зүгээс бас найзынхаа тухай багхан ч гэсэн бас зүйлүүдийг яриач гэсэн байгаа. Тэгээд бит хоёр бол жижигэн бит хоёр 2006 оноос өнөөдрийг хүртэл бас соёл урлагийн их сургуулиас нэг ангид хамт ирсэн орсноос өнөөдрийг хүртэл хамтдаа нөхөрлж байгаа. Тэгээд бас хэдий бага хугацаа юм шиг мөртлөө бид нар бол маш олон зүйлүүдийг хамтдаа ээж, маш олон зүйлүүдийг ард гарч маш сайхан түүхүүдийг бас хамтдаа бүтээсэн байт юм аа гэж боддог. Тэгээд одоогоор бол хоёр твээс маш олон майлын наан цанаас ярилцж байгаа бол сэтгэл зүнхээрээ үргэлж хамт байдаг шүү найздаа. Тэгээд энэ зам бас гоё кино хийж байгаа. Тэгээд кинонд аимшиг төсөө хэрвээ найз нь байсан бол бас хамтдаа л гүйж явах байсан байх. Тэгтэл сэтгэл зүгээрээ хамт байгаа шүү. Тэгээд өдөө болтол миний хажуудаач надтай нөхөрлөж намайг ойлгож миний бүх зүйлээр хамт байсан найздаа хайртай шүү. Peace. Гайхалтай шүү би юу илээ цоожгийн хизээ юм ямар бичлэг өгүүлээ гэж бодлоо шүү. Тэгээ цоожтой холбогдоод авчаа тий. Ямар гоё. Гоё санагдлаа ш. Цоож студиуд ороод ирсэн Монгол ирсэн санагдаж шүү. Одоо яваа жил болж байна. Найзаагаас амар их санаж байна. Салдаггүй л ерөнхийдөө нөхөрлөл хоёлаа ингээл хоёлоо ч одоо бас дахиад 2 3 байгаа тий. Дөрүлээ бид ичээд салж хацахгүй л хамт явж идэг байсан чинь яалчгүй одоо нэг маань амьдралын шаардлагаар Америк явал тэгэхээр чинь нөгөө хүний яг нэг юм нөхөрсөн удаан нөхөрсөн найз тэгээ явж байгаа чинь маш их санд юм байлээ. Одоо ямар нэгэн зүйл ингээл хийхэд ямар сандаа ингээл цоож мөн байсан бол ингэх байсан да. Цоож байсан бол битээр одоо тэх байсан да гэж аюух бодогддөг юм байлээ. Тэгэд маш гоё сюрприз байлаа. Цоожтой баярлаа. Зургтраараа яриад байгаа шүү дээ. Тэгээд ард нь байгаа чи дээ. Тэг гоё штэ. За би тэгээд яагаад энэ видеог үзүүлсэн бэ гэхээр үргэлжлүүлээ тантай нөхөрлийн талаар яриа гэж бодсон. Ер нь бол жижиг нөхөрлөлд яаж ханддаг вэ? Мэдээж эмэгтэй хүний нөхөрлөл, эрэгтэй хүний нөхөрлөл өөр байдаг бах. Энэ маа найзууд гэх юм бол одоо ингээл багын найзууд, 10 жилийн найзууд, их сургуулийн найзууд гэл ингээл амьдралын найзууд. За одоо ер нь сүүлийн үед бас маш олон найзууд гарч ирж байна. Маш олон хүмүүстэй танилцж байна, нөхөрлөж байна. Ер нь эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл илүү гоё үн цэнтэй, нэг нэгнтэй гоё шудраг байдаг. Би өөрөө ер нь найз нөхрөлийн хувьд бол шудраг байхыг амар хүсдэг байхгүй. Нэг нэгэндээ хэлэх юм айлдаг. Тэгэхгүй ингээл ирчүүд нөхөрлөчөөд наана харж инээгээ цаанаа харж өөр юм яриа яваад байвал энэ бол нөхөрлөл биш. Энэ бол зүгээр л
найзын хүрээлэл юм шиг байна тий. Таньдаг хүмүүсийн хүрээлэл болох юм шиг байна. Найзуудын нөхөрлөл гэдэг бол арай илүү үр дотно байж. Үнэхээр болж бүтэхгүй юм шууд нүүрэндээ нь хилдэг. Болж бүтчихвэл нэгнээсээ яг тэр нэг магтаалыг харамгүй хилдэг тий. Тэгэхгүй ингээд нэгийг магтахаасаа хичээл гэдэг юм зүйл байгаад байсан. Надад бол тэрнээс илүү түр. Үнэхээр найз нь чадчих юм шууд нүүрнээ магтаад чадахгүй үннийг хэлээд чи юм тийм нэг шүүмжлэлтэй хандаад тэгээд байж үл ерөнхийдөө илүү эрэгтэйчүүдийн нөхцөл урт насалтай юм шиг санагддаг шүү дээ. Одоо ингээл уран бүтээлийн хадаа ингээл маскийнхаа 3 ах нараар л ерөнхийдөө үлгэр жишээ авч яана л та. Манай 3 ах чинь ингээд найз нөхрөлийнх нь хүрээ маш өргөн. Тэгээд бүр багийнх нь найзууд ч явж ийн ингээд сүүлд найзууд ч явж ийн тэр болгонтой нэг юм ингээд энэ нь сүүлийн найзууд, энэ нь багын найзууд гэж харьцдаггүй. Яг л ижил. Тэгээд сүүлдээ нөгөөдөл нь хүртэл хоорондоо нөхрөлцөн байх жишээ тий. Би бол тийм л нөхрөлийг хүсдэг. Найзуудад би одоо магадгүй ингээд дурсагдахгүй ингээд нэг санагдахгүй байж ивэл хамаагүй тий. Би заавал та нар над руу ярьсангүй гэдгийг хүсдэггүй. Миний найз болоо явж болж илаагаа хэрэг миний хэрэг гараад ярьж ивэл за би бол найзтай хэрэгцээтэй байгаад юм байна гэж чадах чинээгээ туслахыг хичээдэг. Урлагийнханд нэг зүйл харагддаг юм а. Яг ингээд нөгөө болж бүтээл ирэнгүүт нэг тийм худлаа хүрээлэл бас их гарч ирдэ штэ. Тийм билээ. Тийм билээ гэдэг чинь. Өмнө нь одоо намайг хинч таньдаггүй байлаа тий. Тэгэхэд бол одоо ингээл манай цоож, цомоо, бидо, одоо манай цасаа гэл ингээл миний найзууд л ерөөхдөө байсан. Одоо миний багын найзууд байсан. Хинч таньаагүй ингээл оюутан байхад хамт л байсан. Одоо ингээд яг уран бүтээл хийгээд тодорхой хэмжээнд танигдаад ирэхэд яг л тэр хിവэрээ. Одоо за жижигэ маань одоо ингээл 17 ингээл хүн танигддаг болсон шүү гэж ингэж харьцаж байгаа биш те. Яг л хിവэрээ. Зүгээр л жижигээр тийм харьцаагаа яг тэр харьцааг хിവэрээ байгаа байхгүй. Суугаад ярих ч тэр хамт байх ч тэр. Гэтэл одоо ингээд нөгөө нэмэх 17 жижигэ гэдэг талаас нь ингээд хүмүүс аягүй харьцаж байгаа те. Зарим нэг хүмүүс ч одоо ингээд нөхөрлөнгуудаа нэг танимхаараа найзаж эхлэнгуудаа шууд араас нь нэг бизнес яриа л те. Өшөө айцхны юм компани байгаамаа. Гэт нэг юм реклам. Тиймэрхүү зүйлүүдийнх надад ингээд амар таалагдахгүй байхгүй. Энэ хүн ерөөсөө тийм зүйлээ анханасаа бодож л надтай яг танилцчихээ гэдгийг шууд ингээд илт болоод магадгүй зарим хүмүүс өөр хүмүүс байна л да. Зүгээр чи ингээд чамааг одоо ингээд хараад таньдаг болсон ингээд ийм ясаа чи гоё уран бүтээлч шүү ингээд найзлын нөхөрлөе гэдэг ингээд явж байгаа хүмүүс байна. Тэгвэл тэр хүмүүстэй болохоор тэр хүмүүс өөрсдөө ямар мундаг бизнес хийж байгаа мөртлөө тэр талаас нь юу ч ярихгүй одоо нэг тийм жижигээг энэ талаас нь ашиглачий гэхээсээ илүүтэйгээр зүгээр сайхан нөхөрлөе гэж нөхөрлж байгаа хүмүүс байна. Гэтэл ашиглачий гэж байгаа хүмүүс бас байна. Тэгээ зарим нэг хүмүүс ч одоо ингээд жижигээ ч манай найз штэ гэж ингэж мод ярьж явах одоо тиймэрхүү хүртэл тийм хүмүүс байгаад байгаа байхгүй тэгээ би гайхаад за ер нь бол нэг талаараа энэ талаас ингээ харангуут ингээ маш их ялгаа харагддаг юм байна. Тэгэнгүүт ийм хүрэл гараад ирэнгүүт нөгөө найзууд маань амар үнцэнтэй санаж эхэлж байгаа байхгүй. Нөгөө хэд маань виш энэ үед маань гэдэг шиг те энэ хэд минь л найзууд юм штэ гэдэг. Тэр нөгөө хэд маань эдгээр маань ирээд үнцэнтэй болоод ирд юм лээ. Fantastic production. Фантастикийнхантай бас нэлээд одоо ах トゥ угийн хувьд тохиолдог. Тэгтээ ер нь жижиг ахаа гэдэг залуучууд их байд юм билээ. Тэгээд чи болохоор амар овргуу царайтай. Нөгөө хэд нь болохоор би жаах миний дөө өдргөөстэй тийм шүү дээ. Фантастикийнхантайгаа одоо фантастик ах нар маань бол мэдээж манай сүүсийн дэд курсын ах нар. Тэгээ фантастик ах нартайгаа оюутан байхаас л ах トゥ байсан. Бэлгүн ахынхаа анх үүсгэсэн Brotherhood гэдэг нэгдэлтэй бид нэр хамт байсан. Тэгээд ер нь бол би фантастик ах нараараа маш их бахархдаг. Ерөөсөө ах нарыгаа бол ангаагаал хийж байгаа уран бүтээлийн хүртэл бидэд үзэгч ч гэсэн үзэл бахархаад ангааж лээдэг. Гэхдээ би ч гэсэн өөрөө яг тэгвэл тэр хүмүүс яг нөхөрлөл тэр залуучуудын нөхөрлөл тэгээ юм хийж байгаа уран бүтээлдээ гаргаж байгаа сэтгэл тэр бүх юмтэй тэр залуучууд амар нэрч хүч тэр болгоныг би юусан ингээ хараа биширж идэг байхгүй. Тэгэд аль болох би юмыг хийхдээ фантастик ах нар шиг хийсэн. Эднэр чигээ ингээд юм алдаагүй ямар нэг юм дээр юм чанартай хийхсэн гэдэг талаас тэднэрээс л сурж авсан л та. Тэгээд фантастикийн хүрээлэлд орно гэдэг маань бас нөгөө талаараа бас амар азтай. Мэдээж одоо тэр хүрээлэлд орж тэр дунд байхыг хүсдэг хүмүүс маш олон байт юм билэ. Тэгтэл би орцсон байж байгаа. Тэгээ ороод тэндээ ингээ бүр суралцаа тэднэрээс үлгэр дуурайл аваад тэднийхээ уран бүтээлд ороо явж байгаадаа бүр маш их азтай. Маск фантастик гэчлэнгээр ер нь жижигэн нэлээд азтай юм шүү тий. Азтай ер нь дандаа айгаа гоё мундаг хүрээлэлд яваад байна л та. Тэгээ тэндээс маш их юм өөрөө сурж байна.
Дээрээс нь бас нэмэх 17 цуврал бол яхаа аргагүй дэлгэцийн комедид бол тесрэлт дээрээс нь анхдагч гэдгээр бас ингээд бичигдээд үлдэнэ. Одоо та бүхний дуурайсан уран бүтээлүүд бол бас баг цаг мэрсээр гардаг л болсон байна л да. За ингээд хоёлаа бас зэрэгтэлд ирсэн оюутан залуустаа тантай ярилцах боломжийг олгоё. За сайн байцгаана уу? Намайг Мөгчрал гэдэг. Тэгээд хамгийн анх тайзан дээр гарч ирж исэн тэр сэтгэлээ хуваалцаач. Бүжигчнэр тайзан дээр гарах гэдэг бол маш өөр байсан. Тэрэн дээр бол харьцангуй сандрал багтай. Яагаад гэвэл тэр нэг тий олуулаа нэгэн зэрэг хөдөлгөөн хийн. Тэгээд урд нүүрнийг нэ жүжигчдэн бид нэр арын игнэн байна. Бүжгээ хийгээл болоо. Сайхан инээж хийгээл дуусаад болоо тий. Тэр бол нэг харьцангуй надаас шалтгааллах зүйл багтайсаа. Жүжигчнэр анх тайзан дээр гараад бол үнэхээр амар сандарч исэн. Ер нь бол хадмынхаа хаалгаар орсонтой ер нь барыг дүүцхээр тий маш их сандарч исэн. Би бол бүм гэдэг юм жингүүж байгаа юм шиг тий. Тэр нөгөө нэг олон үзэгч харагддгүй юм шиг нүүд ингээд юм санаа харанхуулаач байгаа юм шиг. Тэгээд нэг юм сонио орчинд гарч ирээл. Тэгээд нэг мэдсэн чинь тайзнаг хажуу буцаа ороод ирсэн байхгүй. Яаж үгээсэн, юу болсон, тэнд ерөөсөө би одоо яг тайзнаар гараад яг юмаа яаж хийсэн ерөөсөө сандаггүй шүү дээ. Гарах гэжсэн, гарах гэж маш их сандарч исэн. Ерөөсөө ингээд өөр ирэхгүй чичрээд идэв л. Тэгэл авилах, тайвшрах гал ингээд үзээл ингээд. Тэг чи нөгөө нэг яжих нөгөө том жүжигчд маань тий заанах юм сайхан тэр чи бүгд ингээд байж байгаа. Тэгээд тэднийхээ хажууд гарна гэдэг чи бүр амар тэгэл үнэхээр их тийм том даваа байт юм лээ. Хоёр дахь өдөр нь дахиад гарна гэдэг чи аягүй амар байхгүй бас яг дахиад тэр мэдрэмжээ дахиад авах гэдэг байхгүй. Тэгэл баг багаар л яваад байдаг. Баг яваад үзэгчд харагддаг болоод тий хийсэн үгээ сонсч эхлээд хийсэн юм нэг мэддэг болоод ингээд нэг явсараа байд яг 30 хоногийн тоглолт дууссан юм билээ. Тэгэл ёох гэж тост юм л шүү дээ. За сайн байна уу? Сайн байна уу? Намайг Жаргал Толон гэдэг. За. Өөрийнхөө амжилтын хөтчн болоод явж байгаа танд баяр хүргэе. Баярлаа. За миний асуулт гэвэл таны туйлын мөрөөдөл юу вэ? Мөрөөдөл гэх юм бол ерөөсөө сайхан эрүүлэх, сайхан өнөр өтгөн гэр бүл болоод амьдрахыг хүсдэг. Мэргэжлийн хувьдаа гэж ярих юм бол ерөөсөө айгүй том мөрөөдөл тавьчихсан шүү дээ. Холливуд руу гарна гэдэг. Гэхдээ одоо 30 хүрсэн байна. Хизээдэн ч гарах юм те. Гэхдээ бол мөрөөдөж явахд бол болно гэж боддог. Магадгүй нэг өвгөн болцсон байгаад те. Холливуудад байхгүй хөгшөрсөн өвгөн байх ч юм уу те. Гэснээ өө Монголоос л юм гой хөгшөрсөн өвгөө оллоо гэж юм уу те. Тэгээд тоглоулах юм билүү тэг гэж боддоо ш нэрээсээ. Монгол улсын одоо жүжигчин те лав хэцрэн буюу жижиг Холливуудын кинонд тоглож гэдэг л тэр миний хамгийн том мөрөөдөл те. Одоо магадгүй тэгээд тэр нь бэлчих юм бол цаашаа юу мөрөөдөхийг өстой мэдэхгүй байна. Гэхдээ тэр болтол ингээд нэг том мөрөөдлөө өөртөө тавьчаад байгаа. Тэр болтол наан нь бол ингээд юм хийгээл явж л байна. Ямар сандаа одоо хэл сурах гэдэг чинь англи хэл сурах гэдэг. Гоё мөрөөдөл байна тий. Тийм мөрөөдөл тавьсан шүү дээ. Тэгэл хизээч бийж магадгүй. Би тэрийг бол өстой хэлж мэдэхгүй байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд залууст зориулсан эзэмшиж байгаа мэрэгчлээсээ цоцохгүй нэцэхгүй байх бас нэг сэтлийг өгсөнд үнэхээр их баярлалаа. Тэгээд миний асуулт бол та яагаад энэ жүжигчин гэх мэрэгчлийг сонгосон бэ гэдэг асуултыг асуумаар байна. Би яг өөрөөсөө бас яг нэг асууж ирсэн шүү дээ. Яагаад би энэ жүжигчнийг сонгочихвоо? Би яагаад өөр мэрэгжил сонгоод явж болоогүй юм болоо? Яагаад энийг сонгосон юм болоо гэд. Тэгээ бодож байхад ерөөсөө хүний нөгөө нэг сэтгэл зүрхнээс хамгийн дуртай зүйл нь хийх дуртай зүйл нь ерөөсөө энэ байсан шүү лээ. Би яг мэрэгжил сонголтын дээр яг ирсэн байж байхдаа физикээр явах уу? Би физик бас гайгүйсэн. Тэгээ физикээр яваад инженер ч юм уу ийм физикээр явах уу? Эсвэл бас багшийн дээд рүү орох бас нэг сонирхол нөгөө нийгмийн ажилтан болох сонирхолтой. Нийгмийн юм чиглэлээр явах уу? Жүжигчин болох уу гэж. За яг энэ гурван сонголтын дээр нилээ эргэлдсэн. Тэгээд аав ээжтэйгээ ярилцсан. Тэгэл ээж маань бол ерөөсөө жүжигчин дээр штэ гэдэг. Аа болохоор нийгмийн ажилтан гэдэг надад санал болгож ирсэн. Нийгмийн ажилтан болох юм бол ингээд одоо тий хүмүүнлэгийн ажил иймэрхүү ч юм ингээ олон улсын байгууллагад ажиллах боломжтой ч гэдэг юм ийм санал болгочихсон. Тэгээд хэрэг би нийгмийн ажилтан ч юм уу физикэр ч юм ингээ яваад яг үнэхээр яг ямар нэг амжилтанд хүрч чадах уу, энэгээр яг ингээ кайфтай амьдарч чадах уу гэдэг дээр ингээ бодохоор чадахгүй юм санагдсан л да. Надад ягаш нэг тийм офисын ч юм ажил нэг л тохирохгүй юм шиг санагдал. Тэгэл жүжигчнэрээ ингээ явал илүү надад гоё ингээ сэтгэл кайфтай хийх дуртай зүйл нь хамгийн хийх дуртай зүйл нь энэ байх юм шиг санагдсан. Тэгэл бодож байгаа л за ерөөсөө
Тэгээ би чинь багшийн дэдийн нийгмийн ажлын хуваар авцсан байсан бүр яг багнууртаа яг авцсан. Тэгж яхад би хот руу шууд ирчээрээ гараад суйс дээрээ шалгалтаа өгчээсэн. Тэгээ яг хуу дунд нь яг ингээ шантрах зүйл байнгут за жүжигчнээ болох уу гэдэг бодол байнгут нөгөө нэг миний нөгөө өмнө нь нэг сонгох гэж бодож исэн зүйлээр аяг түлхэж болт юм билээ. Чи яах гэж энийг сонгосон? Чи өөрөө нэг чаданд гэж л энийг сонгоо юмстэй. Ерөөсөө энд байгаа бэрхшээл зовлон бүр чинь энэ чиний мэрэгжлийн чинь зүгээр л жижигхэн шалгуур штэ. Энийг чи давж ижил чи юмд хүрнэ штэ гэдэг л өөртөө ингээ бодоод байт юм билээ. Хамгийн миний хийж чадах те хамгийн өөртөө гоё сэтгэлтэй, кайфтай байж чадах, хамгийн таашаал авч чадах мэрэгжил маань жүжигч юм шиг санагдал. Тэгээ сонгосон шүү дээ. Жүжигчний шалгалт өгөх гэж бас нэг хэвээр нэг хөөрхөн яг